Яг протокол тэмдэглүүлээд би бас ажлын хэсэгт нь ажилласан юм аа. Асуулт гэхээсээ илүүтэй яг энэ ажлын хэсгээр бас гол яригдсан нэг гишүүний зүгээс оруулсан хоёр санал байгаамаа. За хамгийн ихнийх нь болохоор энэ латин үсэг энэ галиглагтай холбогдлолтой энэ хэрэглээг нэгдсэн байдлаар бид нар бас нэг тийм зохион байгуулалтанд оруулаад хуульчлаад байдаг юм уу бас өгчмөр юм лээ. Тэгэхгүй ингээд бас галгууд нь бас нэг өөр байдлаар орж ирдэг. Ийм одоо бас нийтлэг асуудал бас манай ажлын хэсгээр бас яригдсан. Тэгэхээр цаашдаа тогтоолын төслийн хэрэгжилтэн дээр бас одоо энийг нэгдсэн байдлаар шийдэх чиглэлийн агуулгыг бас оруулж өгсөн байгаа. Тэгээ энэ дээрээ бас гол анхаарлаа хандуулж бас та бүхэн манаас ажиллаарай. За яг юу энэ чиглэлээр нэмэлт тайлбар хэлэх шаардлагатай бол бас нэмээд тайлбар хэлээрэй гэдгийг хүсэлье. За хоёрт нь бол яг бид тодорхой нэр усаа бас ингээд юу баталчдаг. Гэхдээ энэ нь яг өөрөө хэрэглэн дээрээ бас нэвтрэхгүй байгаа даа. Ялангуяа одоо энэ Google Map байдаг юм уу тодорхой энэ үндсэндээ хүмүүсийн өдөр тутамдаа хэрэгжилж байгаа энэ одоо бас юу захим хэрэгслүүд дээр ерөөсөө яг одоо бидний баталсан нэршлэрээ хөрвж орох энэ процесс нь өөр айгу удаан. За хүмүүс бас хэрэглэх тэр байдал нь бас нэлээд тийм бас төвөгтэй ийм байдалтай бас байгаа. Тэгэхээр ажлын хэсэг танилцуулж байгаа байдлаас харахад бол өөрсдөө бас нэгэн төрлийн захим систем хөгжүүлэх тухай бас агуулгууд бас ярьж байсан. Одоо байгаа болон энэ чиглэлийн одоо энэ хэрэглээг сайжруулах чиглэл дээр бас та бүхэн маань цаашдаа илүү анхаарлаа бас хандуулаарай. За нэмэлт одоо бас гишүүдэд болон олон нийтэд бас танилцуулах санал байвал та бүхэн маань бас асуулт гэж ойлгоод бас хариулаарай гэдгийг бас протокол тэмдэглүүлээд энэ хоёр саналыг бас дурдъя. За санал хэлсэн үү те? За энэ хэмжээний дарга тодруулж. Эндэр микрофон. За ганх хөлөг гишүүний асуултанд хариулъя. Газар зохион байгуулалт геодид зураг зүүн ерхий газрын дарга инх манлаа. За ганх хөлөг гишүүнээс ажлын хэсгээр санал гаргасан байгаа. За энэ санал нь нэгдүгээрт энэ газар зүүн нэр батлагдаад тэгээд дараа нь одоо стандарт буюу одоо монгол хэлнээс латин хэл рүү одоо хөрвүүлэх ийм галгийн одоо стандарт өөрчлөгдсөн тохиолдолд бүрд улсын хурлаар орж иж одоо батлах ийм одоо зайлшгүй шаардлагууд гарч ирэх болж байна. Тийм учраас энийг одоо стандарт өөрчлөгдсөн одоо тухай бүрд нь латин одоо зөв тэр стандартын дагуу галиглаад хэрэглээ явдаг ийм тогтолцоо руу оруулъя гэдэг ийм санал гаргасан. За энэ саналын дагуу бид бүхэн энэ улсын хурлын тогтоолын төсөл дээр өөрчлөлт оруулж ийм одоо латин үсгийн галиг өөрчлөгдсөн тохиолдолд стандарт өөрчлөгдсөн тухай бүр энэ шинэ стандартын дагуу галиглан хэрэгжилж байя гэсэн ийм тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах ийм саналыг хүлээж авсан байгаа. За хоёрт нь ихээр энэ газар зүүн нэрийг хэрэглээнд нэвтрүүлэхтэй холбоотой бас одоо Google програм иргэдийн одоо байнгын хэрэгэлдэг энэ програмууд дээр газар зүүн нэртэй холбоотой бас мэдээллийг хэрэглээнд гаргах үүднээс бид бүхэн бас энэ газар зүүн нэрийн мэдээллийн системийг шинээр хөгжүүлж байгаа. Тэгээ энэ одоо систем дээр бүх одоо шинээр батлагдсан газар зүүн нэрүүд маань бүгд бүртгэгдэж орно. Ингээ координаттай байна. За мөн одоо иргэдийн түгээмэл хэрэгэлдэг Google програм дээр бас одоо энэ газар зүүн нэрийг дэвсэж хэрэглэхээр ийм давхцуулж хэрэглэж болохоор ийм бас системийг хөгжүүлж ингэж ашиглалтанд гаргаж байгаа. Тийм учраас бол энэ хэрэглээний хувьд бол бас одоо илүү давуу талтай болж байгаа гэсэн үг. За баярлалаа. За Гомбиган Батар гишүүн асуулт асууя.